Хэрхэн болон давтамаар л заяа гэдэг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ Apple-ийн iOS iPhone дээр шинжилгэсэн функцүүдийг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгээ тэрний өмнө та бүхнээс асуух асуулт нь та ямар нэгэн файлыг мөн ямар нэгэн файлыг скан авах хэрэгцээтэй болонгуудаа iPhone дээр шинэ аппликейшн татаж авч байгаа юм биш байгаа. Учир нь гэхээр шинжилгэсэн функцүүдээр энэ бүх зүйлүүд маань орсон байдаг. Тэгээ та бүхэн өнөөдрийн демог үзээд хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаад манай YouTube-ийг subscribe хийгээд мөнтэй холбоотой асуулт байвал манай заяа найдан дээр тег гэсэн аль сошиал платформ та бүхний өмнө нээлттэй байгаа. Ингээд хэлээ хамтдаа дэмрэг орцгоё. Хамгийн эхний та бүхний боломж буюу камер руугаа ороод тухайн бичиг баримтынхаа зургийг энхүү аавна. Авсан зураг руугаа та бүхэн ороод хэрвээ энийг adjust буюу янзлмаар байл edit гэдэг доотлын хэсгийг та бүхэн дараад хамгийн сүүлийн icon хэсгээр та бүхэн дараад энийг яг аль хэсгийг та бүхэн оруулмаар байна гэдгийг тааруулаад за тэгээ болонгууд нь done гэж дараад энэ дээр хэрэг та гарын үсгийг зурах хэрэгцээтэй байгаа бол edit гэдэг рүү буцаж ороод баруун гар дээд талын балны icon байгаа тэрэн дээр та бүхэн дараад энэ дээр аль бал сонгомоор байгаа гэдгийг бас өнгөө та бүхэн энэ дундаас сонгож олно хар хахад надад боломжтой. Энийгээ татаад за энэ хэсэг дээр гарын үсгийг зураарай гэсэн мохол энэ дээр нь за өөрийнхөө гарын үсгийг зурлаа done гэж дарлаа. Ахаад done гэж дарснараа та бүхэн зурган дээр таны гарын үсэг зурагдаад орчиж байгаа. Мөн энэхүү бичиг баримт дундаасаа та бүхэн яг нэг зарим үг нь магадгүй ойлгохгүй байвал энэхүү доод талын icon дээр та бүхэн дарангууд таны бүх зурган дээр байгаа текстийг бол тодруулаад гаргаад ирнэ. Энэ дундаасаа та бүхэн хэрэг мэдгүй үг байлаа гэж бодоход сонгоод 3 дахь lookup гэдэг хэсгээр та бүхэн дарангууд энэ орчуулад гаргаад ирнэ. Өөр хэл дээр орчуулмаар байвал translate гэдгийг сонгоод change language гэдэг энэхүү та бүхэн оруулаад за мөн энэ үгийг мөн адилхан сонсож та бүхэн бас болно. Собственность. Шинээр энэ доотлын icon-аар хэдүүлээ дараад бичиг баримтыг scan хиймээр байвал энэхүү камерны хэсэг дээр та бүхэн дараад танд 4 сонголт гарч ирнэ. Зурагнаас scan хийж болно. Эсвэл зураг авч scan хийж болно. Эсвэл scan documents гэдгийг шууд дараад одоо та бүхэн шууд дэлгэцэн дээр харж байна. Энэ маань авлаа. Энэ дээрээ дарлаа. Таны авсан зүйл хэрэг танд окей боломжтой гэж байвал та done гэж. За магадгүй та бичиг баримт дээр маш олон хуудсыг шивж нэг хэсэг рүү оруулах хэрэгцээтэй байгаа бол та бүхэн шийдэж цаг хугацаа алдах ямар шаардлагагүй мөн адилхан камерныхаа icon дээр дараад scan text гэдэг рүү ороод ямар зүйлийг та бүхэн оруулмаар байна гэдэг энэ хэсгийг та бүхэн insert гэж дараад өмнөх таны зурган дээр байсан эхний хэсэг маань тэр жигтэй хуулагдаад ороод ирж байгаа ингэснээрээ таны цагийг маш их хэмнэдэг. Энэ бүгдийг та хийснийхаа дараад нь ажиллахаа хүмүүстэйгээ хуулцмаар байгаа бол эхлээд done гэж та бүхэн дараад дээдлийн 3 цэг буюу icon дээр дараад share notes гэдэг энэхүү хэсгээр ороод эдгээр бүх платформ дээр та сая өөрийнхөө хийсэн зүйлүүдийг хуваалцах боломжийг та бүхэнд олгож яадаг. Ажилтай холбоотой маш нууцлалтай зүйл өөр хэн нэгэнд та пассвортгүйгээр өгмөргүй байвал 3 цаг дээр ахин дараа лог гэдгийг та бүхэнд дарна. Гэдэг дээр дараад өөрөө та пассвортоо оруулж олно. Тэр пассвортаа дахин хийгээд мөн пассвортоо мартахаас цэрэмжлүүлж хинт буюу за ямар утгатай пассворд хэлээ гэдгийг та өөртөө санаалаад done гэж дараад энэ зүйл маань шууд төгжигдэн таны нөөц дээр амуу адилхан та энийг хүнтэй share хийхээр тэр хүмүүс тэр кодыг хийсэн цагт л оруулж ирэх боломжийг олгож яадаг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iOS буюу iPhone утсан дээр photo болон Notes application-ыг ашиглан бичиг баримтаа скан хийж тэрнээр гарын үсэг зуран бусдаагаа хуваалцах мөн шивх шаардлагагүйгээр тэдгээр текстүүдийг оруулж олдог талаар та бүхэндээ мэдээллүүдийг хүргэлээ. Манай YouTube-ийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгад дараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.